Энэхүү бичлэгээрээ бид үнцгийн бисэг дресс дээрх цэгийн тухайд ярилцах бөгөөд энгийн өмнө та бүхнийг энгийн ойлголт болох цэгээс шулуун хүртэлх зайн тухай ойлголтыг баттгахмаар байна. Тэгэхээр энд нэг цэг тэмдэглэе. Үүнийг А цэг гээ. Харин энд нэг шулуун зуръя. Энэ шулууныг BC шулуун гээ. Одоо энэ цэг ба өөр нэг цэгийн хоорондох зайг хэрхэн олох тухай ярилцъя. Гэхдээ энэ нь ойлгомжтой байгаа хэл та. Энэ цэгүүдээ хэрчмээр холбоё. Гэхдээ бид B үсгийг өмнө нь ашигласан. Үүнийг нөгөө хэрчмээр холбоод энэ хэрчмийн уртыг олъё. Тэгвэл хоёр цэгийн хоорондох зайг олох нь ойлгомжтой боловч цэг болон шулууны хоорондох зайн хувьд юу болох вэ? Учир нь шулуун маш олон ялгаатай цэгүүдийн олонлогоос тогтдог учраас магадгүй энэ зай эсвэл энэ зайг олоход мэдээж эдгээр зайнууд өөр утгатай байна. Тэгэхээр цор ганц байх зайг хэрхэн гаргаж ирэх вэ? Үүнийг та бүхэн дараа нь математикийн хичээлээр ялангуяа шугамн айлгар, вектор болон бусад сэдвүүдээр гүнзгийрүүлэн судлах болно. Цэг ба шулууны хоорондох зай гэдэг нь тэдгээрийн хоорондох хамгийн бага зай бөгөөд хамгийн бага зай гэдэг нь цэгээс шулуунд перпендикуляр буулахад үүсгэж байгаа зай юм. Энд энэ зай нь хамгийн богино нь бөгөөд энэ зайг энэ цэгээс шулуун хүртэлх зай гэж нэрлэдэг. Энэ нь энд перпендикуляр болно. Энэ үнэхээр хамгийн богино зай болж чадна гэдгийг таних тулд энэ цэгээс шулуун дээрх дурын цэг хүртэлх зайнуудын хувьд авч үзэж байна гэдгийг бодох хэрэгтэй. Шулуун дээр өөр нэг цэг сонгоо авъя. Үүнийг Е цэг гээ. Энэ цэг нь дурын цэг бөгөөд Е цэгийг энд эсвэл энд хаач авч болох байсан. Гэхдээ Е цэгийг хаанаас сонгосноос үл хамааран А ба Е хэрчмийг шулуунаар холбоул бид А Е гифтнуцтай тэгш өнцөгт гурвалжинтай боллоо. Перпендикуляр буусан энэ цэгийг F гэж нэрлэе. Бид тэгш өнцөгт гурвалжныг нэг иймэрхүү гэж үзээд зурдаг. Энэ F-с ялгаатай бөгөөд D-ийн улбар шараар зурагдсан уртаас богино гэдгийг шууд харж болно. Учир нь улбар шараар зурагдсан урт нь гифтнуц. Гифтнуц нь гурвалжны талуудын хувьд ямагт хамгийн урт тал нь байдаг. Дэгийн квадрат дээр нэмэх нь энэ талын уртын квадрат, энэ талын уртын квадраттай тэнцэнэ. Тэгэхээр перпендикуляраар бууна гэдэг нь цэг ба шулууны хоорондох зайн хамгийн багадаа байж болох боломжит утгыг өгч чаддаг бөгөөд хоорондох зай нь хамгийн бага байх утга цор ганц байна. Энэ зайг цэг шулууны хоорондох зай гэж нэрлэнэ. Үүнээс гадна одоо бидэнд хэрэглэх өнцгийн бисектрисийн хувьд авч үзье. Тэгэхээр энд нэг өнцөг зурцгаая, нэг ийм өнцөг зуръя. Тэгээд энэ цэгийг нэрлэцгээе. Үүнийг гэхдээ өөр өнгөөр хий. Энэ цэгийг А, үүнийг Б, харин үүнийг С гээ. Өнцгийн бисектрис гэдэг нь чухамдаа уг өнцгийг хоорондоо тэнцүү байх хоёр өнцөгт хуваасан цацрагийг хэлнэ. Цацраг буюу шулуун хэрчимч байж болох юм. Бид үүний тухай өмнө нь ярьсан. Жишээлбэл хэрвээ бид А, Б, С өнцгийг таллан хуваая гэвэл энэ өнцөг би энд илүү дээр хувилбараар зуръя. Би үүнийг хоёр тэнцүү хэсэгт хуваахыг хүсэж байгаа. Би үүнийг зурч чадна. Ингээд үүнийг Д гээ. Дахиад хэлэхэд үүнийг цацраг эсвэл хэрчим юу ч гэж болно. Гэхдээ үүнийг бодох арга нь өөрчлөгдөхгүй. DBC өнцөг нь DBA өнцөгтэй тэнцүү. Тэгэхээр DBC өнцөг нь тэнцүү DBA өнцөг. Эндээс бид DB нь ABC өнцгийг таллан хуваасан гэдгийг хэлж чадна. Тэгэхээр одоо дээр хэлсэнчлэн DB хэрчмийг цааш үргэлжлүүлэн зурж цацраг эсвэл шулуун болгоод үүний адилаар хийж болно. Үнэн хэрэгтээ нэг л зүйлийн тухайд ярьж байгаа юм. ABC өнцгийг DB таллан хуваана. Ингээд л гүцээ. Энэ бичлэгээрээ яагаад цэг шулууны хоорондох зайн тухайд ярих болсон шалтгааныг та бүхэнд үзүүлье. Өнцгийн бисектрис дээрх дурын цэг нь тэр өнцгийнхөө талуудаас ижил зайд оршдог. Өөрөөр хэлбэл өнцгийн талуудаас ижил зайд орших цэгүүд нь уг өнцгийнхөө бисектрис дээр орших дурын цэг авч үзье. Энд нэг цэг авъя. Үүнийгээ F гэж нэрлэе. Эсвэл Е-г харах хэрэглээгүй байгаа учраас өнцгийн бисектрис дээр авсан цэгээ Е гэж тэмдэглэе. Одоо Е цэгээс
BC болон BA хүртэлх зайнуудыг авч үзье. Бид өмнө нь цэг шулууны хоорондох зайг хэрхэн олох тухайд хэлсэн. Хэрвээ цэгээс шулуунд перпендикуляр буулга гэвэл үүнийг энд ингэж болгох бөгөөд энэ бол нэг зай, харин энэ нөгөө зай. Энд улбар шараар зурагдсан Е цэгээс BC хүртэлх зай, харин энд улбар шараар зурагдсан нь Е цэгээс BA хүртэлх зай бөгөөд бид эдгээр хоёр зай хоорондоо тэнцүү гэдгийг батлахын тулд эхлээд дараах зүйлсийг таних хэрэгтэй. Тэгэхээр энд ерөнхийн нэг талтай харгалзан тэнцүү өнцгүүдтэй хоёр тэгш өнцөгт гурвалжин байна. ABE өнцөг нь CBE өнцөгтэй тэнцүү учраас DB нь энэ өнцгийн бисектрээс учраас түүнийг талан хуваасан байгаа. Эдгээр нь хоёулаа тэгш өнцөгт гурвалжин бөгөөд хоёр ерөнхий өнцөгтэй байгаа тул яг үнэндээ гурван өнцөг нь нөгөө гурвалжныхаа адилхан бөгөөд нэг ерөнхий талтай байна. Тэгэхээр эдгээр гурван өнцөг нь нөгөө гурвалжныхаа өнцгүүдтэй харгалзан тэнцүү. Мөн энэ тал нь ерөнхий тал юм. Энэхүү тэгш өнцөгт хоёр гурвалжны хувьд BN гипноз болно. Тэгэхээр бид энэ өнцөг, энэ талыг бас энэ өнцөг, энэ талыг ашиглаад эдгээр хоёр гурвалжин нь хоорондоо тэнцүү гэдгийг хэлж чадна. Зарим нэрлэгдээгүй цэгүүдээ нэрлэе. Үүнийг F, үүнийг G гэх. Тэгэхээр бидний ярьсанчлан EBF гурвалжин нь EBG гурвалжинтай төсөөтэй болно. Иймээс бид өнцөг талын шинжээр хэрвээ хоёр өнцөг харгалзах хоёр өнцөг тэнцүү бол 3 дахь өнцөгч мөн тэнцүү байна. Тэгэхээр энэ өнцөг нь энэ өнцөгтэйгөө адилхан байх болж байна. Хэрвээ энэ хоёр гурвалжин нь тэнцүү гэвэл харгалзах талууд ч мөн тэнцүү болно. Тэгэхээр EF хэрчим нь EG хэрчимтэй тэнцүү болно. Иймд EF урт нь EG-ийн урттай тэнцүү болох бөгөөд эдгээр нь тэнцүү чанартай үйлбэрүүд юм. Тэгэхээр энд EF-ийн урт EG-ийн урттай тэнцүү бөгөөд эдгээр хоёр хэрчмийн урт нь энэ цэгээс харгалзах хоёр хүртэлх зай юм. Өнцгийн бисектрээс дээр орших цэг нь энэ өнцгийнхөө хоёр талаас эгжил зайд оршдог гэсэн эхний тохиолдлыг би баталчихлаа. Одоо үнийг өөр аргаар хий. Энд нэг өөр өнцөг зуръя. Нэг иймэрхүү өнцөг зуръя. Үүнийг A, B, C гэж нэрлэе. Дурын Е цэгийг сонгоё. Е цэгийг энд тэмдэглэе. Е цэг BC ба BA талуудаас ижил зайд оршдог гэж үзье. Тэгвэл Е нь өнцгийн бисектрээс дээр оршино гэдгийг батлая. Тэгэхээр өнцгийн бисектрээс дээр байгаа цэг эдгээр талуудаас ижил зайд оршдог. Одоо талуудаас ижил зайд оршдог гэвэл энэ нь бисектрээс дээр оршино гэдгийг үзүүлэх болно. Иймд энэ нь BC ба BA талуудаас яг ижил хэмжээний зайд оршино гэвэл энд перпендикуляр буна. Бас энд ч гэсэн. Тиймээс энэ уртууд маань тэнцүү болно. Эдгээр цэгүүдээ нэрлэе. Үүнийг D, харин үүнийг F гэе. Одоо BE хэрчим зуръя. Дахиад бид хоёр тэгш өнцөгт гурвалжинтай боллоо. Эдгээр хоёр тал харгалзан тэнцүү гэдгийг мэдэж байгаа. Мөн энэ тал нь хоёулангийнх нь гипноз болох бөгөөд урт нь энэ. Хэрвээ гурвалжны хоёр тал мэдэгдэж байвал энэ 3 дахь талыг Пифагорын теоремоор тодорхойлох боломжтой гэдгийг бид мэднэ. Эндээс бид энэ хоёр талыг мэднэ. Тэгэхээр 3 дахь тал нь ч бас адилхан байх ёстой бөгөөд энэ тал нь энэ талтай тэнцүү боллоо. Энд одоо талын шинжийг ашиглан эдгээр хоёр гурвалжин тэнцүү гэдгийг харуулж болно. Эсвэл тэгш өнцөгт гурвалжны тал гипнозын шинжийг ашиглаж болно. Энэ нь хэрвээ тэгш өнцөгт гурвалжнуудын нэг катет ба гипноз харгалзан тэнцүү бол тэдгээр нь тэнцүү гурвалжнууд байна гэсэн үг юм. Үүнийг тэгш өнцөгт гурвалжны тэнцүүгийн тал гипнозын шинж гэж нэрлэдэг. Тэгэхээр аль ч тохиолдолд EBD гурвалжин, EBF гурвалжинтай тэнцүү. Би энд талын шинжийг ашигласан. Харин та тэгш өнцөгт гурвалжны тал гипнозын шинжийг ашиглаж хийгээрэй. Тэгш өнцөгт гурвалжны тал гипнозын шинжийг энд бичье. Бид дурын гурвалжны хувьд тэнцүүгийн өнцөг талын шинжийг ашиглахыг мэднэ. Харин тал гипнозын шинж нь тэгш өнцөгт гурвалжны хувьд дах өнцөг талын шинж юм. Хэрвээ хоёр тэгш өнцөгт гурвалжны хоёр тал нь харгалзан тэнцүү бол энэ хоёр гурвалжин нь тэнцүү байна.
Энэ хоёр гурвалжийн тэнцүү бол харгалзах өнцгүүд ч мөн тэнцүү байх ёстой. EBD өнцөг нь EBF өнцөгтэй харгалзах тул EBD өнцөг нь EBF өнцөгтэй тэнцүү гэдгийг бид мэднэ. Тэгэхээр EBD нь EBF-тэй тэнцүү байх ёстой. Хэрвээ EBD нь EBF-тэй тэнцүү бол EB хэрчим нь CBF буюу CBA өнцгийн бисектрис болно. Ингээл гүйцээ. Энд бид бисектрисээр ямар ч цэг авсан тухайн өнцгийнхөө хоёр талаас ижил зайд байна гэдгийг үзүүлсэн. Өнцгийн бисектрисийн төгсгөлд авсан ч өнцгийнхөө хоёр талаас ижил зайд орших юм. Үүнийг үргэлжлүүлэн сурсан ч ийм л байна.